Сайн байцгаана уу? Руна ТV суугтаа тавтай морилцгоно. Өнөөдөр та бүхэндээ Солонгост гарсан хэргийг ярих гад бэлтгэл. За өнгөрсөн 7 хоногт би та бүхэндээ Ойр дуугээд Монголын олон анги триллер, гэмт хэргийн төрлийн киног танилцуулсан. Кино маань нийт 6 ангитаагаас одоо яг талдаа орчихсон буюу 3 ангинд тавигдчихсан байгаа. Надад бол маш сонирхолтой кино шиг санагдсан. Яг л бидний үздэг гадаадын кинонууд шиг өнгө дүрслэл, найруулгын хувьд бол маш чанартай кино болсон байна лээ. Та бүхэн энэ цувралыг Voo платформоос үзэх боломжтой байгаа шүү. Киноны зохиолч, найруулагчаар бол Дэлгэр Баяр, гол дүрд жүжигчин, бүжигчин Мөнх Наран болоод гавьяат жүжигчин Ганц Цэг Батмын Далтан шагаанаар тоглосон байна лээ. За ингээ Руна ТV-гийн маань сонсогчдод бол энэ цуврал маш их таалагдах байхаа гэж бодож байна. Оройн цагаар та бүхэн маань тухлан суугаад чанартай монгол кино болох Ойр дуу цувралаа Voo платформоос үзцгээгээрэй. Олон хүнийг айлгадаг хүн өөрөө олон хүнээс айж явах ёстой юм шиг. Та нарыг бүгдийг чинь хараал хэдээсэн. Тэ 2014 оны 7 дугаар сарын 27 оны орой 60 гаруй насны нэгэн аав болох A уцаа төгшөөртэйгээр чангатхан сууж байлаа. Тэрээр бүтэн өдрийн турш охинтойгоо холбоо барьж чаддаггүй. Сөүл хотод ганцаараа амьдардаг Нара Ли гэх түүний охин 30 настай, маш нөхөрсөг, илэгсэг нэгэн байсан бөгөөд эцэг эх рүүгээ ойр ойрхон уццдаг. Гинтийн зүйл тохиолдсон ч үргэлж мессеж илгээдэг охин байсан. Гэтэл инхүү огт холбоо барихгүй алга болно гэдэг нь маш юр бусын хэрэг байсан. Аавынхаа сэтгэл улам бүр төгшиж охин руугаа дахин нэг удаа залгах гэж байтал гинэт утсан дууран тэр утсаа автал энэ нь охиных нь найзаас ирсэн дуудлага байсан. Ахаа Нара танад байгаа юм шүдтэй. Би өчигдрөөс хойш түүн рүү огт холбогдож чаддаггүй гэж хэлдэг. Тэр мөчөд аавынх нь зүрх пал хийж охинд нь ямар нэгэн муу зүйл тохиолдсон гэх зүүн совин төрөн шууд дунгжааг дүүргдэх охиныхоо байр руу яаран очдог. Оройн 19 цаг 30 минутанд тэрээр үүдний хаалганы дэргэд ирж хонхыг дараалан олон удаа дарсан боловч ямар ч хариу байсангүй. Гэвч гинэт түүнд дотроос ямар нэгэн чимээ сонсогдох шиг болон тэр чихээ хаалганд наатал маш сулхан чимээ дуулдаж дотор хин нэгэн байгаа нь гарцаагүй болдог. Муу савиндаа хөтлөгдсөн аав нь шууд л хаалганы нууц кодыг хийж хаалгыг нь нээх тэр мөчөд цусны үнээр хамар цоргиж байсан. Тэрээр дотог шорж удалгүй хувцсны өрөөнд дотроо шалан дээр хөвтөж буй охин Нарагаа олсон. Түүний байдал маш аимшигтай. Бүх биеийг нь сийдсэн байсан бөгөөд шалан цусаар будагдан нэлэнхүүдээ улаан болсон байсан бөгөөд харамсалтай нь охин нь аль хэдийний амьсгал хураагаад нэлээд удсан бололтой бие нь бүрэн хөрчихсөн байсан. Ингээд аав нь бол энэ байдлыг хараад маш их сандран яаралтай цагдаа болон түргэн дуудаж удалгүй хэргийн газарт цагдаа нар хүрэлцэн ирдэг. Тэд хохирогчийг анхны үзлэгээр л 23 удаа хутгалуулж амь насаа алдсан болохыг нь тогтоодог. Хүнийг ийм олон удаа хутгална гэдэг нь туйлын их уур хилэн эсвэл гүн хорсол байгааг бэлхнээ илтгэхийн зэрэгцээ шархны ихэнх хэсэг нь түүний хүзүү, цээж, гар орчимд төвлөрсөн байсан. Нэг шархан зүрх болон уушгийг нь нэвтэлж бараг 3 инч гүн орсон. Үүний улмаас Нара хэргийн газар дээр маш их хэмжээний цус алдаж амь насаа алдсан болох нь тодорхой харагдаж байсан. Шархны ихэнх нь хохирогчийн биеийн зүүн талд төвлөрсөн. Тэгээ энэ нь ямар харуулж байна вэ гэхээр алуурчин хохирогч хоёр бие биен рүүгээ харж зогссон байх магадлалтай бөгөөд тэрхүү байрлалаас алуурчин баруун гартаа утга барин халтсан байх магадлалтайг харуулж байна гэсэн үг. Үүнээс гадна Нарагийн 2 долоовор хуруу болон гарн дээр гүн зүсгдсэн шархнууд байсан. Эдгээр нь түүнийг эцсийн мөч хүртлээ хутгийг булааж авахыг хичээн үхэлтэй тэмцэлтэн тулалцсныг илтгэх хамгаалалтын шархнууд байсан. Түүнийг эсэргүүцэл үзүүлэх явцад алуурчин халталгаа түүний зүүн тал руу төвлөрүүлсэн. Гэхдээ энд бас нэг чухал баримт гарч ирдэг. Хэрэг гарах үед Нара гэртээ ганцаараа байгаагүй. Охины аав байранд ирэхдээ охиных нь цогцсны яг хажууд ухаан алдаж унсан бас нэг үл таних эрэгтэй байгааг олж харсан байсан. Тэрээр хөвлийн хэсгээрээ цусаалдаж өвдөж байгаадаа яолж исэн. Мэдээллийн дараа түргэн тусламжийн эмчнэр ирж түүнийг шууд эмнэлэгт хүргэсэн. Азар түүний шарх гүн биш байсан болохоор эмчилгээ хийлгээд удалгүй эмнэлгээс гарсан байгаа. За тэгээд тэр хажууд нь нэвтжсэн амь нас нь аврагдсан эрэгтэй нь болохоор 27 настай Ким гэдэг хүн байсан. Дараа нь тэрээр юу болсон талаар бол мэдээж цагдаад мэдүүлэг өгсөн. За тэгээд тэр юу гэж хэлсэн бэ гэхээр 26-ны өврээр түүний гэрт би очисон. Тэр намайг уйдаад байна гэд гэртээ уурсан. Би тэнд хэдэн цаг орчин байсан бах. Гэтэл
гинт үл таних хүн дайрч гэрт нь орж ирсэн. Би бол түүнийг зогсоохыг хичээсэн. Гэвч би ч бас утгалуулсан. Үүнээс хойш бол би юу болсныг үнэндээ санахгүй байна. Би бүр маш их чочирдсан байсан гэж мэдүүлэг өгсөн. Хэргийг шийдвэрлэхэд энэ нь мэдээж маш чухал мэдүүлэг байж болох ч гэсэн тэрээр юу ч санахгүй байна гэж хэлж байгаа нь бол нэлээд сэжигтэй байсан. Тиймээс цагдаа нар түүнээс ямар нэгэн зүйлийг ялангуяа илүү нарийн ширийн зүйлийг ярихыг хүсэж исэн. Тэдэнд гэмт хэрэгтний гадаад төрөх байдал, наривчилсан мэдээлэл маш их хэрэгтэй байсан. Гэвч Ким түүний ой санамж бүхэлдээ арчигдсан тул болсон явдлыг зөв тайлбарлаж чадахгүй байна гэж хэлж исэн. Цагдаа нар түүнийг арай илүү шахаж эхлэхэд тэрээр гинт уурлаж би ч гэсэн хэргийн газар байсан хохирогчтэй гэж хэлж эхэлсэн. Тэгээ тэр мөчид бол цагдаа нар түүнийг хит өөрийгөө хамгаалсан байдалтай байна гэдгийг нь хараад бас нэлээд сэжгэлж эхэлдэг. Хохирогч буюу амиа алдсан Нара үнэндээ бол эрэгтэй хүн байсан байгаа. Тэгээ эрэгтэй хүн болж төрсөн ч гэсэндээ 9 жилийн өмнө буюу 2005 онд хүйс солиулах хагалгаанд орж трансгендер эмэгтэй болон амьдарч байсан. Тэрээр мөн Пэсэлгүү гэх нууц нэрээр захим орчинд бэлгийн ажил үйлчилгээ эрхэлдэг байсан байгаа. Тэгвэл түүний Кимтэй ямар харилцаатай байсан бэ гэдгийг нь судлахад Ким бол түүний үйлчлүүлэгч нь байсан байгаа. Тэд Kano гэдэг вебсайт дээр танилцаад 3 өдрийн өмнө буюу 7 дугаар сарын 23-ны шөнө Ким Нарагийн байранд анхны төлбөртэй уулзалтаа хийхээр зочилж тэр шөнө бол $110 орчмыг түүнд төлсөн. Тэрээр үйлчилгээнд нь маш сэтгэл хангалуун байсан болохоор шууд дараагийн захиалга өгсөн байгаа. Тэгээ энэ өдөр нь болохоор эмгэнэлт явдал гарсан өдөр буюу 7 сарын 26-ны шөнийн 2 цагийн орчимд байсан. Ким Нарагийн байранд бол тэр үеэр ирсэн үеэр бол хэрэг гарсан байгаа. Тэгэнгүүт эндээс болохоор хит хитэн асуулт мэдээж гарч ирж байгаа. Алуурчин яагаад яг үйлчлүүлэгч байх үед тэдний гэрлүү ирж Нараад халдсан мөн тэд Нараг бүрэн ганцаараа байхыг хүлээж болох байсан. Анхнаасаа гэрт нь яаж орсон, түлхүүртэй байсан уу, дотны найз нь байсан уу гэсэн маш олон сэжигтэй асуултууд бол цагдаа нарт гарч ирж исэн. Хохирогч Нарагийн хувьд бол 23 удаа утгалуулж хэрцгийгээр амь өргөцсөн. Үүний зэрэгцээ түүнтэй хамт байсан Ким ердөө хөнгөн шархтаад л өнгөрсөн. Тэрээр хевлийдээ ганцхан удаа утгалуулсан байгаа. Ерөнхийдөө зэвсгэлсэн халдагч эрэгтэй эмэгтэй хоёр хүнтэй нүүр тулах юм бол эхлээд бол эрэгтэйг нь гол аюултай хүн гэж үзээд эрэгтэй рүү эхэлж дайрдаг. Яагаад гэх юм бол өөрөөсөө хүчтэй гэж үзэж байгаа хүн рүүгээ эхэлж дайрж унгааснийхаа дараа хүчгүй хүн рүүгээ давталдаг. Ер нь ийм шинж тэмдэг бол гэмт хэрэг дээр маш их гардаг. Гэвч энэ хэрэг дээр бол бүх зүйл эсэргээрээ байсан. За тэгвэл Нараг 23 удаа утгалуулж хахад Ким яг юу хийж байсан бэ гингүүд тэр хөндлөнгөөс юусоо оролцоогүй наад зах нь тэр зүхтаж эсвэл тусламж дуудаж болох байсан. Аллах 26-ны өглөө гарсан. Гэвч түүний цогцос дараагийн өдрийн оройны 19 цаг 30 минут хүртэл олдоогүй. Тэгэхээр хэргийг мэдээлэх хангалттай хугацаа байсан гэсэн үг байгаа. Үүгээр зогсохгүй тэр бас хүнд гимтээгүй байсан. Тэгээ Кимийн хувьд бол 170 см орчим өндөртэй, 115 кг орчим жинтэй нилийн биерхүү хүн байсан гэсэн үг. Тиймээс халдагч амархан дийлж чадхааргүй хүн байх магадлалтай байсан. Энэ үед бас нэг асуулт гарч ирдэг. Хэрвээ Ким Нараг хөнөөчгөөд дараа нь хэргийн газарт жүжиглэхийн тулд өөрийнхөө хэвлээ рүү хутгалсан байх магадлал байгаа юу гэсэн асуулт мөн гарч ирсэн. Нарагийн аавын хаалганы хонхыг дарах үед тэрээр гэр дотор хэн нэгэн хөдөлж өй чимээг сонссон гэж байгаа. Тэгэхээр энэ нь Ким бол тэр үед гэр дотор алхаж байсан бас байх магадлалтай юу гэсэн асуулт гарч ирсэн. Хэргийн газарч мөн энэ таамгийг дэмжижсэн. Үүдний хаалга дотор талаасаа бат бүх төгжээтэй цонхны төгжээнүүд бүрэн бүтэн байсан бөгөөд ямар нэг үн цэнтэй зүйл гэр дотроос юусаа алга болоогүй, гэр орныг нэгд нэгэнгүү нэгдсэн шинж тэмдэгч байгаагүй. Тиймээс гадны халдагч нэвтэрсэн байх магадлал бас угаасаа нэлээд бага харагдчихсан. Мөн шүүх эмнэлгийн шинжилгээгээр тэд ямар нэгэн 3 дахь читгээдийн цусны уул мөрийг бас олоогүй байгаа. Олдсон цорын ганц цус бол Нара болон Ким их байсан. Нара амьсгал хураах хүртлээр маш ширүүн тэмцэлтсэн. Тэнд тэмцэл байсан нь бол маш тодорхой харагдчихсан. Тэгээ ийм тэмцэл дунд бол мэдээж халдагч ч гэсэндээ бэртэж гэмтэх магадлал бол нэлээд өндөр байсан боловч тэр ямар ч бэртэж гэмтсэн юм байгаагүй. За ингээд цагдаа нар бол мэдээж Кимийг гол сэжигтэн гэж сэжиглэж эхэлсэн. Тэгээд тэр зүгээр л хэргийн газарт үлдсэн баталгаа уул мөрөөр түүнийг дуудаж байцаалтаа авч эхэлдэг. Эхлээд бол мэдээж Ким өөрийгөө гин буруугүй гэж зүтгэжсэн, аллахтай ямар ч холбоогүй гэж өөрөө бол зөрүүдэлжсэн. Гэвч эцэст нь хэргийн талаарх үннийг бол бага багаар ярьж эхэлдэг. Тэрээр хэрэг гарсан өдөр тэдний 2 дахь төлбөртэй уулзалтан дээр Нарагийн байранд ирсэн. Хамгийн түрүүнд шүршүрт орохоор угаалгын өрөө рүү орсон бөгөөд яг тэр үед араас нь Нара хурж ирээд чи маш их жинтэй, бас доогуура жижигхэн, миний зүгээс маш их хүчин чармаалт гарж ийн. Тэм болохоор чи төлбөрөө 2
2 дахин нэмж төлөө гэж хэлсэн ба. Тэр мөчид Ким маш их уурн хүрээд би өмнөх шигээ чамтай тохирсон штэ тэр мөнгөөл чамд өгнө гэж хэлсэн. Энэ үед Нара маш түрэмгий болон түн рүү хараал урсгаж гадаад төрхийг нь маш ихээр доромжилж эхлэн чи бол маш тарган хөдөлж чаддаггүй гэж бүр тохуурхаж инээсэн. Ким энэ доромжллыг сонсоод бэлгийн харилцаанд орохыг хүсээгүй. Тэгээ явах гэж оролцсон боловч Нара түүнийг төлбөрөө хийхгүйгээр явуулахгүй гэж татгалзаж уурлаж эхэлсэн. Тэгээд угаалгын өрөөний хаалгыг барьж зогсоод түүний замыг хаасан гэж хэлж байгаа. Тэнгүүт Ким зайл гэж хашгираад түүнийг төлөхөх үед баруун бугуунд нь хурц өвдөлт мэдэгдсэн. Тэгээ харсан чинь Нара зэвсэг барьж зогсоод түүний бугуйг хатгасан. Тэгээ бугуйнаас нь цус гарч исэн гэж Ким хэлж байгаа. Түүнийг өвдөлтөндөө анхаарлаа сарниулах хооронд Нара боломжийг ашиглан хувцсныхаа өрөөрөө гүйсэн гэж байгаа. Тэрээр шалан дээгүүр суун ямар нэгэн зүйлийг сандран хайж эхэлсэн бөгөөд түүнийг харах нь Кимд бол үнэхээр аимшигтай байсан. Тэр магадгүй намайг алах гэж зэвсэг хайж байгаа юм байна гэж тэр бодсон гэж байгаа. Тэгээд айдсаар дүүрч үүний зэрэгцээ тэднийд ирэхээсээ өмнө өөрийгөө хамгаалах зорилгоор халаасалж ирсэн, хутга авчирсан гэдгээ санаад цүнхнээсээ хутгаа хурдан гаргаж ирээд Нарагийн цээж рүү шууд дүрсэн гэж мэдэгдэж байгаа. Энэ нь бол ганцхан удаагийн дүрэлт байсан. Үхлийн аюултай гэж бодоогүй гэж бол өөрөө хэлсэн. Утгалуусны дараа Нара бол шалан дээр унсан. Кими хэлж байгаагаар болохоор тэр Нараг эмнэлэгт хүрэхийг оролцсон боловч Нара намайг эмнэлэг битгий аваачаараа эмнэлэг битгий дуудаарай гэж өөрөөс нь гуйсан гэж байгаа. Тэгээд цус алцаар агаад амнасаа алцсан гэж Ким мэдүүлэг өгсөн. Тэгээ энэ мэдүүлэг бол мэдээж сонсогдож байна. Дараа нь Ким маш их хэмжээгээр гин буруугийн мэдрэмжинд автсан гэж мэдэгдэж байгаа. Гимснээ илэрхийлэх үйлдэл болгож тэрээр өөрийнхөө хэвлэлээр ухтгалсан бөгөөд азар амнаас нь аврагцсан гэж өөрөө хэлж байгаа. Энэ бол Кимийн анх цагдаа нарт ярьсан. Тэгээ ер нь бол бүх бурууг л хохирогч руу түлхчихсэн гэсэн үг байна. Гэвч туршлагатай цагдаа нар түүний энэхүү худлаа дүүлгийг бол шууд худлаа байна гэж харж исэн. Кимийн хэлснээр Нара үнэхээр төрүүлж халтсан гэж үзэх юм бол тэр хэдийнэ зэвсэг барьчихсан байсан. Тэгвэл яагаад хувцсны шүүгээр гүйсэн бэ гэдэг нь бол угаасаа с сэжигтэй магадгүй түүнд илүү том утга хэрэгтэй байсан болвол галтгоороо гүйхстэй байтал бас яагаад хувцсныхаа шүүгээр гүйсэн бэ гэдэг нь бас нэлээд сонин. Үүнээс гадна Ким Нараг түүнд халтсан гэх зэвсгийн төрлийг тодорхой хэлж чадахгүй санахгүй байна л гэдээсэн. Тэгээ хамгийн гол түүний ярьсан зүйлэнд гарсан бас нэг алдаатай худал зүйл нь болохоор түүний цээж рүү нэг л удаа хутгалсан гэж хэлж байгаа. Гэвч хохирогчийн бид 23 удаагийн хутганы шарах байсан. Тэгээ үүн дээр нэмээд мэдээж Наратай уулзах гэж ирсэн Кимийн хувьд айлд очих гэж байгаа мөртлөөсөө бидээ хутга аваад очино гэдэг нь бол угаасаа л с сэжигтэй байсан. Тэгээ яг тэр хутга нь болохоор бараг 4.7 инч урттай байсан. Бариулыг нь хөхөнгийн тууцаар бүр ороочихсон байсан. Тэгэхээр очихдоо бариулыг нь туузаар ороогоод хутгаа бэлдээд очисон байсан гэсэн үг байна. За тэгээ цагдаа нар бол түүнийг нэлээд сэжилж байна. Чи анханасаа л тэр хутгыг хэрэглэх гэж авч очиог юм бол яах гэж тэр бариулыг нь скотчдсан хутга авч очисон юм бэ гэж хэргийг нь тулгаж эхэлсэн. Тэгтэл гинт би санчглаа, би одоо санаж байна. Нарагийн миний гарыг зүссэн хутга цаасны хутга байсан юм байна. Тэр миний бугууг цаасны хутгаар зүссэн. Тэр намайг зөвхөн нэг удаа зүсээгүй. Тэр намайг нэлээд олон удаа зүссэн. 2 жилөө, 3 жилөө гэх мэтчлэнгээр төгтөж эхэлсэн. За энэ бол мэдээж бас түүний л тайлбар байсан. Үүнээс өөр янз бүрийн зүйл асуухаар Ким бол бас санахгүй байна. Ерөөс санахгүй байна л гэдэг тэр мэдүүлэг дээрээ төлөрсөөр байсан. Тэгээд тэр эцэг нь хүртэл өөрийгөө хамгаалсан гэсэн тэр түүхэндээ байцаалтандаа бол үнэнчээсэн. Гэвч баримтууд бол өөрийг өгүүлжсэн. Нарагийн бид 23 тусдаа шарах байсан бөгөөд тэрхүү байран дэсэн цорын ганц хүмүүс нь бол Ким болоод Нара ойрлсон. Мэдээж 23 удаагийн үйлдэл гэдэг нь бол хизээч өөрийгөө хамгаалж байгаа хүний үйлдэл гэж хүлээн зөвшөөрөгдөх боломжгүй. Тэгээ Ким болохоор өөрөө нотлох баримт гэж хэлж байгаа нь болохоор түүний гарны дотор талд байх зүсгцэн шархууд байсан. Тэр шархуудаа Нарагийн дайралтыг хаах үеийн хамгаалах шарх гэж цагдаа нарт бол үзүүлж исэн. Гэвч шинжээчид үнийг нь бас өөрөөр харж исэн. Ерөнхийдөө хин нэгэн халдлагыг хаахыг хичээхдээ гараа биенийхээ урд өргөдөг. Энэ нь бол нүүр хүзүү, цээж зэрэг чухал хэсгүүдийг хамгаалах зүүн сонь байдаг. Тиймээс ихэнх хамгаалалтын шарх биеийн дотор талд биш гадна талд үүсдэг. Гэтэл гарны дотор талын шарх нь хамгаалалтын шарх гэдэг нь бол бас боломжгүй харагдчихсан. Хэрвээ тийм бол энэ нь болохоор эсэргээрээ өөрийгөө гимтээснийг батлах сэжүүр болж харагдчихсан. За ингээд түүний өгсөн мэдүүлэг болгоод баримтууд дээр үндэслээд цагдаа нар хэргийг эхнээс нь дахид сэргээдэг. Бүх дузаар ороосон хутга нь гарцаагүй сэжиг төрүүлж байсан ч тэрхүү ганц зүйл нь анханасаа алах санаатай байсныг бол бас бүрэн баталж чадахгүй байсан. Гэсэн хэдий ч нэг зүйл тодорхой байсан. Нара төрүүлж халтсан байх магадлал бол маш бага. Шөнийн 2 цагт Ким Нарагийн байранд орж угаалгын өрөө рүү ороод тэр үед тэдний хооронд маргаан дэгдэж дуу хоолой өндөрсөж энэ үед бие махбодын зодон болон хувраад энэ мөчид Ким бэлдсэн хутгаа
далайсан. Энэ үед бол цочирдсан Нара утганы эрийг гараараа барьж авахыг хичээн сандарч тэмцэлсэн. Гэвч нөхцөл байдал түүний эсрэг эргэж тэрээр эцэст нь хувцсны өрөө рүүгээ зугтсан бөгөөд Ким түүнийг дагаж орон улмаар хөнөөсөн байна гэж юу нь бол цагдаа нар үзчихсэн. Нара ердөө 168 см өндөртэй ойролцоогоор 50 кг жинтэй хүн байсан. Кимийн хэмжээний эрэгтэй хүний эсрэг бие махбодын тэмцэлд бол түүнийг дийлэх ямар ч боломжгүй гэдэг нь бол харагдчихсан. Нарагийн амнасыг хөнөөснийхөө дараа Ким мөрөө хурдан баллаж эхлээд төлбөртэй уулзалт тохиролцсон гэх баримтуудаа нуун талдлахын тулд өөрийнхөө болон Нарагийн хооронд солилцсон бүх мессежүүдээ устгасан гэж цагдаа нар үзсэн. Тэгээ энэ нь бол бас баримт нотлохотой батлагдсан. За тэгээ цагдаа нарын хувьд болохоор яагаад хэрэг үйлснийхаа дараа тэр гэрт байгаадсан бэ, яваагүй вэ гэдэг нь бол бас нэлээд хачирхалтай байсан. Тэгээ мэдээж бол энэний нарийн шалтгаан бол тодорхой болоогүй. Ким энэ талаараа ч гэсэн ерөөсөө мэдүүлэг өгөөгүй. Гэхдээ нотлох баримтууд дээр үндэслээд тааварлахад бол хэргийн газрын мөрдөн байцаалтын явцад цагдаа нар галтгооны угаалтуурын дэрэгдээс хаягдсан улаан лойлын хальс тамхины иш олсон. Тэгээ ДНХ-гийн шинжилгээгээр үзэхэд тэр нь бол Кимийн ДНХ илэрсэн. Тэгээ энэ нь юу гэсэн үг вэ гэх юм бол тэрээр хэдэн цагийн турш түүний өгсөн цогцсны хажууд улаан лойл идэж тамхи татаад байж исэн гэсэн үг болж таарч исэн. За тэгээ мэдээж бол шүүх хурал болсон 2015 оны 1 сард анхан шатны шүүх Кимийн өөрийгөө хамгаалсан гэх тайлбарыг нь няцааж түүнийг хүн амны хэрэгт буруутгасан. Гэсэн хэдий ч энэ нь Кимийн анхны гэмт хэрэг байсныг харгалзаж үзээд тэрээр хэрэг хүлээж гимшиж буугаа илэрхийлсэн тул 18 жилийн хорих ялыг оноосон. Гэвч энэ нь бол хэргийн төгсгөл байгаагүй 7 сарын дараа хэрэг давж заалдах шатны шүүхэд шилжиж Кимийн ял хөнгөрсөн. Шалтгаан нь давж заалдах шатны шүүгчид Кимийн тайлбарыг бүхэлдээ худал гэж үзэх боломжгүй гэж тодорхойлоод ялангуяа тэд Нараг төрүүлж цогсон байх боломжтой гэж үзсэн. Тэрхүү бугуун гэмтэл нь нотлох баримтаа гэж үзсэн байна. За ингээд эцэст нь давж заалдах шатны шүүх хурал Нараг төрүүлж халдсан байх боломжийг үгүйсгэх аргагүй гэж үзээд Кимийн ялыг 1 жилээр хасч эцсийн ялыг нь 17 жилийн хорих ял болгож дуусгасан байна. Прокурорын зүгээс бол давж заалдсан ч дээд шүүх үүнийг нь хэрэгсэхгүй болгоод ялыг нь 17 жилээр эцэслэн тогтоосон. За ингээд өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг маань энд хүрээд өндөрлж байна. Тэгээд энэ хэрэг дээр бол ерөнхийдөө бүх баримт нотлохоо байсан ч гэсэндээ яг хэргийн нарийн явц нь бол зөвхөн тэр гин буруутай этгээдийн байцаалтан дээр үндэслэж шийдэгдсэн ийм харамсалтай хэрэг байгаа. Тэгээд яг тухайн үед бол нарийн ширийн яг юу болсон гэдг нь одоо хүртэл тодорхой болж чадаагүйгээр ингээ маш харамсалтайгаар дууссан ийм хэрэг байла. За та бүхэн манаас өвөг платформ дээр байрлсан түрүүн би та бүхэнд танилцуулсан Ордо кино заавал сонирхон үзээрэй гэж би та бүхэндээ санал болгож байна. Нийт 6 ангитай кино байгаа. Тэгээд одоо 3 дугаар анги дээр явж байгаа учраас та бүхэн маань бүр ороод ихний 3 ангийг нь нөхөж үзээд үргэлжлүүлээд үзэх боломжтой байгаа. За тэгээд та бүхний хувьд энэ нэрийг сонсоод өөрт төрж байгаа сэтгэлдлүүдээ бас комент хэсэгт бичиж хуваалцаад цог дээрээ лайк, subscribe дарахаа битгий мартаарай. За тэгээд бүгдээрээ удахгүй дараагийнхаа дугаараар уулзцгаая.